Тэгэхээр Монголын аврах хөдөлгөөн болоод 3 сарын 30-нд болоод аль биесээр байгуулсан олон нийтэд мэдэгдсэн байгаа. Бид нар 3 сарын 30-нд улсын хурлын арга болон өндөрлгүүдээс бид нар 3 асуултыг асуусан байгаа. Түүнийхээ асуултын хариултыг 4 сарын 4-нд тусаад холбоод авахаар тусаж өгсөн байгаа. 4 сарын 4-нд бид нар тусаад талбай дээр улсын хурлын өндөрлгүүд, улсын хурлын дарга болон төрийн өндөрлгүүдээс бид нар 3 асуултыг хариуг авъя гэж хариулт өгөөгүй. За ингээд явснууд бид нар 4 сарын 4-нд болоод дахиад 3 асуултыг ялангуяа улсын хурлын даргаас асуусан. Ингээд энэ сүүлийн асуусан 3 асуулт, өмнөх асуусан 3 асуулт, энэ бүгд 6 асуултын хариултыг бид нар 11-нд энэ талбай дээр авахар товолсон байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авсан. Энд санал асуулгаж хисап зүгтээ хийж болно гэдэг ингээд зөвшөөрөл авсан. Ингээд зөвшөөрөлтөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд өглөөнөөс хойш цагдаа олноор хүч төрөнгөж дээрээс өдрийг тайлцуулахгүй мөн хөгжим авахтаар ажиллахгүй гэр ажилтнууд байдлаар бидний төв мэргэжлийг өглөөс хойш хурааж явах хүч хэрэгж ингээд авч явах ийм зүйлүүд гарч байна. Монголын аврахын төлөө бид цоцохгүй. Монголынхаа ард түмний төлөө бид шантрахгүй. Цагдаа нар яг ажиллаа хийж байгаа. Гэхдээ бид ч гэсэн Монголын аврахын төлөө иргэнийхээ төлөө бид ажиллах болно.